Тийм дутуу хариулж байна л да. Хэдэн эхэлсэн, хэдэн эхлэегүй одоо энэ төслүүдээр зөндөө тоо ярьлаа шүү дээ. Энийг тоо нь хэлээд өччих. Дараа нь энэ би бол сая ганцхан гадаадын зээл биш те. Бас төсөө хөрөнгөөр хийж байгаа ажил үйлчлэгээнүүдээр харилцсан. Одоо жишээ нь манай өөрийн реакшн сууж байна л да. Төсөв нэмэгдчихдэг. Ямар ч үнэлэлгүйгээр нэмэгддэг. Тэгээ энэ дээр хуулийн санаачлагыг явж исэн баг те. Тэгээ энэ дээр одоо та юу хийж байна? Ингээ жилийн жилд нэг юм ярьдаг. Энэ хоёрыг нэг тодорхой хэлж өгөөч. За, сангийн сайд хариулъя. За, гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүд бол их хурлаар баталсан, сойрхон баталсан зээлийн үнийн дүнд багтаал хэрэгжиж явж байгаа. Дотоодын хөрөнгө оруулалтын асуудал бол барилгын тухай хуулиар одоо магдлан хийгээд төсөв төрөлтөг өсөж байгаа асуудал байгаа. Энэ дээр бол одоо бид нар тэр холбогдох мэргэжлийн байгууллагын хийсэн магадлан дээр үндэс төсөв өртөг нэмэгдсэн юм тохиолдлууд бол байгаа. За, ер нь бол одоо энэ гадны зээлээр хэрэгжээгүй төсөл бол одоо бол байхгүй. Энэ 74 төсөл хэрэгжиж явж байгаа. 24 буцалтгүй тусламжийн төсөл нийтийн 98 төсөл хөтөлбөр хэрэгжиж явж байна.